сиңиржи делхиник болокчу арбес көрө чоозунду бидинте хамтырсара бет хамтын күчөрү даярчысын эгимдикте болок күртүгүн сени кыскычы байр сурин улум бекти улбол табыды делхиник болокчу болбону моңголдук сарин канцыгы шунбай болдуга моңгол эңмериксине болокчу деген институтун мүлөжүзагы демчиңи бидинте хамтырын ачылсыгы урялы жуай бол өөрөө 3 уншилтыг одоо дөрөвдөг. За манад бол эхний 2 уншилтыг явуулж байгаа. Сүүлийн уншилт буюу professional paper-ыг дарааханд бид нэр эхлүүлэг байгаа. За эхний уншилтанд бол дөнгөж 10 жил төгссөн хүүхдүүдээс эрсүүлдэг. За мөн орой ангидаа болохоор та бүхэн шиг одоо аль хэдийн мэргэжил эзэмшчихсэн тийм ямар нэгэн байдлаар одоо ихтэй сургууль төгссөн ажиллаж байгаа ийм хүмүүс зориулж одоо сургалтыг явуулдаг баймаа. За одоогийн байдлаар манай одоо тэнхим хөтөлбөр маань 6 үндсэн багштай байгаа. 3 нь одоо гадаадын, 3 нь үндэсний буюу одоо Монгол багш ажиллаж байна. Энэ удаагийн уулзалтанд ер нь энэ сургалтыг явуулахад ямар одоо туршлага байсан, ер нь одоо ямар зарчим шаардлага байдаг юм бэ гэдгийг та бүхэнд мэдээлэх үүднээс оролцоорой гэж хэлсэн байгаа. Тэгэхээр ер нь мэргэжлийн бодогчид тавьдаг шаардлага бол яг л ижлэх эсэгийн одоо тавьдаг шаардлага бол тэ та бүхэн тавьдаг шаардлагатай ижлэх байдаг. Эсэг бол ерөнхийдөө 3 үндсэн одоо шаардлагыг одоо эзэмшсэн хүн болдог гэж үздэг. Мэргэжлийг заасан багш нар бол шалгалт болж явах процесс бол үзэгдэгч ирэх байхгүй. Тэр аваар явчих болдоггүй. Тэгэхээр шалгалт бол яг үнэн шудраг. Яг л хүүхдүүд одоо хөтөлбөр програмын дагуу үзсэн хичээлийг одоо шалгалдаг ийм онцлогтой. За хоёр дахь одоо зарчим шаардлага бол этик буюу ёс зүй гэж одоо үздэг. Тэгэхээр ялангуяа олон улсын түвшинд мэргэсэн байна гэдэг бол мэдээж онлын хувьд маш сайн одоо чанартай сайн бэлтгэгдхийн хажуугаар өндөр ёс суртахуунтай байхыг угаасаа ACC өөрөө одоо өссөн хичээл хөтөлбөр төлөвлөгөө програмаар бол шаардчихдаг. Ялангуяа сүүлийн мэргэжлийн одоо хичээлүүд бол дандаа ёс зүй, олон улсын хууль тийм ээ тэгээ корпорацийн одоо хууль дүрм олон улсын түвшинд хэрхэн ажиллах тухай одоо илүү төр ёс зүй тал руугаа ганцхан хичээлүүд байдаг. За 3 дахь одоо зарчим шаардлага бол experience буюу туршлага гэж хэлдэг. Тэгэхээр угаасаа ACC-гийн шалгалт өгч дуусаад 3 жил дор хаяж одоо бизнестэй санхүүгийн салбарт ажилласан байхыг одоо шаарддаг. Тэгэхээр туршлагатай, өндөр ёс суртахуунтай, ёс зүйтэй, тэгээд бас шудраг дээр нь одоо онлын хувьд тийм ээ өндөр бэлтгэгдсэн ийм хүмүүс эсэ буюу олон улсын мэргэжлийн бодож болох болцлыг хангалтаа гэсэн. За өнөөдрийн байдлаар Монгол улсад нэг 22 хүн одоо эсэ цолыг авсан байдаг юм байна. Төгсөж гарсан яг одоо гишүүнүүд бас цөөхөн байгаа учраас эсэ бас тухайн оронд одоо офисаа нээх арай боломжгүй байгаа. Гэхдээ бид нэрийг ямар нэгэн байдлаар бас дэмжиж ажилладаг. Жил болгон ирж уулздаг төлөөлөгчид тэр хүүхд одоо төгсөгч нартайгаа санаа оноогийн сонсдог. Эсэ өөрөө байн одоо мэргэжлийн бодогчдоо тасралтгүй хөгжих боломжийг бас хангаж өгч байдаг. За энэ тал дээр манай одоо сургууль энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэгч гэдэг утгаараа одоо эсэтэй бас хамтарч жил болгон урал цуглаан уулзалт ялангуяа гишүүд оюутан гишүүд зориулсан юм сургалт уулзалтыг бас зохион байгуулдаг байгаа. Заавал одоо чадвар болж байна. Тэгээд хэрвээ өөрийгөө одоо хөгжүүлэх ялангуяа энэ чиглэлээр мэргэшиг гэж бодож байвал ямар нэгэн байдлаар англи хэлний чадварыг бас хавуулж хөгжүүлсэн байх шүү гэж хэлхийг хүсэж байна. Авч байгаа дүнгээрээ бас дэлхийн хэмжээний хүүхдүүдийг өрсөлдүүлдэг. За манай одоо Монгол улсаас нийтлэг дэлхийн хэмжээнд үлдсэн 3 хүүхэд шалгарсан байна. Тэгэхээр энэ бол бас бидний авах амжилт дээр дөнгөж сарын өмнө материал явуулсан. Тэгээд одоо 2014 оноос бол Азид голлоос нэг сарын даваас байна. За баярлалаа.